Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat брэнд. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinova брэнд. Амарх яах вэ? Сайн уу? Сайн уу? Чи юу ярьж байгаа? Найз нэг хүдэ авах гээд за карта. Халита. Уулын гоё юм тийм. Тэгээ киди. Харин жоох үнэтэй байгаад байна. 280. Би барыг наатах чинь бүтэндээ яг нэг сар явчихаар Тэгээ кид байгаа. Үгүй. Найз энэ цамцыг үнэхээр бүр авахгүй л бол ингээл болохгүй бүр. Бараг зүүдэнд орохны. Бараг сүн сорогдлоо. Тэгээ найзд нь 10,000 тань. Хоёр зээлгүй 200 тань. Найз нь яг пасенд явах гээд 100,000 тултлан цуглуулсан. Тэрийгээ пасендаа л төлнө гэж бодож байна. Тэрийг зээлж штий би чамд байхгүй. Найз нь бүр 3 сар аав ээжээсээ нуун барин цуглуулсан мөнгө штий. Хөдөлмөр шүү. Тэгвэл чи зээлж штий. Би хухаа хаасан надраараа тэрг. Уус ойлгомжтой штий. Бүх мөнгөөрөө чихэр авцсан. Одоо юу ч вэ? Хаал. Тэгвэл чи найздаа тэр 100,000 зээлж штий. Найз нь тэрэн дээр чинь нэмээд мишэлээс зээлээд хэд хоёрт удаахгүй өгч юм. Сайн бодоод үз. Тэгээ ингээд сайн бодоод үзвэл чи наад хуцаа авахгүйсэн ч зүгээр штий. Жаахан гүрийчүүл хэд хоногийн дараа авах хүсэл чинь буурчин. Чи угаасаа байнга тэгдэм чинь жоохон бодоод үзье. Үгүй. Яг л энэ л цамцыг өмсмөр байна. Зүгээр ихтэйчтэй наад 10,000 төгрөг нэмээд мөнгөө цуглуулаад дараа нь авчих. Сэр эдэл чинь тэр цамцсан дуусч тийм хаас. Ийм найз гэж юу юм. Одоо тэгээ би яах юм. За зүгээр явъя. Явъя. Хайч юу? Цаа чин цаг барьдаг та. Йоо хоёроо. Яач вэ? Яага мэндийн зүрэг яалаад эхлэв яас. Мишэлээс 100 аваад тэгээ учрлаас 100 аваад ангийнхаа хүүхдээс 70-ыг зээлээд арай ч үгэж мөнгөө цуглуулад нөгөө цамцаа авсан чинь байгаа байдал нь юм. Хатуулсан байж таа. Хүү ягч нараа? Ойр баяр болох лу. Ойрхон. Юу лээ? Наадан болно үсттэй. Тийштэй. Яасан? Ягаач вэ? Ингчэн чи мөнгө хадгалдаг юм уу? Хадгалдаг гэх нь хаашаа энэ зүгээр нөгөө ингээд дансанда байлгаал байдаг гэх юм. Ингээд их мөнгөтэй л одоо ингээд тоон тэгшэрчүүлээ одоо ингээд шин 100,000 ч юм уу тийм болчих юм бол ингээд ерөөсөө ингээд 99,000 ч юм уу тийм доошо болгохыг хүсдэг яг юм гоё тэгшги юм гоё иймэр нь л байлгахыг хүсдэг. Би 99,000 голох ч юм бол шууд 90,000 голохно. Харин тий яг тэгдэг байхгүй юу? Би ч гэсэн бас тэгдэгөө. Таашд мөнгөтэй холбоотой дурсамж байгаа юу? Дурсамжоо. Надад л айхгүй байгаа ч юм уу гэдэг. Би юу яаж исэн заяа юу? За чи яаж исэн? Хичээлд явж байхдаа юм боодолтой мөнгө авчихсан. Ийм догоо ингээ хонц. Би алдчихсан. Би амар их мөнгө авчихсан. Ингээд нэг тоглоомын талбарыг явах гэсэн чинь амар гоё мөнгнүүд ингээ хасгарсан. Хүмүүс гоё ингээ мөнгө олсон малсан гэд тийм дурсамж миний гэсэн чинь мөнгөний дурсамж 30 төгрөг нэг хэрэглэв. Ингээд юу лээ 100 төгрөгийн нэг юм ганцхан юм байдаг чинь ингээ зургаагаад. Тийм. Яг 30 төгрөгийн чихэр гээд нэг юм хятад чихэр байдаг ч тийм жижигхэн эдийн ирээний юм нэг цагаан цас. Тэгээд чавг маавг. Тийм. Тэр яг манай эмээ ингээд наа загиндаг байсан байхгүй хамаг усны мөнгөөр чи 30 чихэр аваад идэв. Тэг би тэрийг санд. Юу лээ хойлоо юу хийж байгаа. Хэлбэ юустай ялахгүй нөө. Perfect. Аха. За. Тийм юм мэдгүй мэн үү? Хийж үзчих юм ээ. Тийм гүзээлтэнтэй овёстэй тирамису шиг. Тийм. Одоо болохоор штэ хоол боловсруулалтыг дэмждэг, тэгээд дархлааг дэмждэг. Амьд жимстэй Provita таргаараа гоё ингээд арай хэдүүлээ те. Зочноо. Өнөөдрийнхөө зочныг арай нэг гоё юм зүйлээр дайлгий гэж бодлоо. За бизнес шийсэн ашиг. За тэгсэн бэлээ. Бит хоёр энийг зарж байна. Хідээр худалдаж авах уу? Юу наа авахаар харагдаж байна уу?
царайных нь бяднаас харахад гэдэг байхгүй юу? 14900-аар зарыг заяа. Тэгвэл авах уу? Авахгүй гэдэг байхгүй юу? Яагаад? Амнаа. Чи удлаа битэрийг бодоод авна гэлсэн. Хүй марлагтай амар мөнгө хуримтлуулдаг те. Тийм аа. Ер нь бид дөрвөөс хамгийн Хамгийн Нэг юм химэндэг те. Санхүүгийн сахилга баттай. марлаа авах. Мадлаа. Чи төртөл байхгүй. Одоо шалгалтаа хэр өгж байгаа бол Гайгүй хоо. яна явсаа гоорн булганаад хэдүүлээ. Манай ухаантай шүү дээ. Ухааны шүү дээ. хүргэцэн үү юм. Ухаантай хүн шүү дээ. Зочи ирж хурдлаарай. Хурлаар ингээ хоёр. Йоо ёо. Зочиндоо энийг өгөн те. Зүг. Ээж минь. Арай цайлгын. Царайлга. За бож. Арай царайлын. Зочиндоо өгнө. За ингээд бит хоёр юмаа игээ дуусчихлаа. Харж гинөө. За тэгэхээр зочноор хөнгөчээ. За тэгтгээ манай өнөөдрийн дугаарын зочноор сайн скор зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал их цэцэрлэгч маань хүрэлцэн ирсэн байна. Ваа, хүчмөө тэрэ. Сайн байна уу? Тэйшээ сочоо. За тэгээ. Юм авчих шин. Пар пайт гэлээ. Тэгээд авах. Ямар гоё юм бэ? Таныг ирнгээд өнөөдөр энэ удаагийнхаа нэвтрүүлгээр юм спешиал амттан бэлдсэн. Энд үргэлжлээ. Ямар гоё юм бэ? Юу юм бол? За хэдүүлээс хансаж үзэх үү? Эхлэе. За ямар юм хийгээд байна. Тэгээд амттай байл ирээдүйд зарыг гэж бодож байгаа юм. Болж шít. Гоё юм шүү. Хоёлаа болчихжээ. Таад баг бизнес хийх юм шүү. Би гэдэг 14,900 гэж байгаа гэдэг. Үн тогтоосон юм аа. Болж шít. Манай цэцэн билэгт асуулт байгаа гэсэн. хүүхэд өсвөр насныхаа мөнгөө яаж хадгалвал зүв бэ? За хадгаламж гэхээр нөгөө хүний амьдралд ер нь их хэрэгтэй. Тэгээ таад бас ингээд нөгөө гинтийн байдлаар нөгөө эмээ өвөн ч юм уу тэр мөнгө өгөхөөр энийг хадгалах хэрэгтэй юм уу гэж боддог баг тий. Тэгээ хадгалахад болохоор зүгээр л одоо мөнгөө ингээд тэрнийхэн доор тавиач юм уу тий эсвэл нэг хандаа заавал хийх албагүй. Хадгалах нь өөрөө тийм зоригтой байх хэрэгтэй. Яг юуны төлөө хадгалаа даа тий. Магадгүй найзуудтайгаа гоё тоглолт үзэх байж болно. Эсвэл одоо гоё сургалтанд сурах ч юм уу те нэг тийм зорилго нь тодорхой байх юм бол хадгалахад амар гоё урам зоригтой болно шүү дээ те. Тэгвэл зүгээр л хадгалах ёстойгээ хадгалахаар чинь нэг тийм ойлгомжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр таад хадгалахдаа ямар зорилгоор хадгалж байгаа. Дээрээс нь хэрэг мөнгө хадгалах гэдэг те. 100,000 юм уу, 50,000 юм уу, сая юм уу, тэрбум юм уу те. Тэрийгэ тодорхой болгоод тэгээд дээрээс нь хизээ гэхэд гээд нөгөө хугацаа те бид 100-ны амралт дуусгаад эсвэл 9 сарын 1 ингээ хичээл ороход эсвэл одоо эмээгийнхаа төрсөн өдөр гэхэд би тийм хадгалчна гэд. Тэгэхээр ямар зорилгоор дээрээс нь хідэн төгрөгийг те хизээ гэхэд хадгалах гэж байгаа юм бэ гэдгийгээ тодорхой болгох юм бол их айтайхан болно. Тэгвэл зүгээр л би ингээ мөнгө хадгалах ёстой гэх тэгэхээр бас нөгөө амьдрал дээр сайн хэрэгждэг байхгүй юу? Одоо ингээл нөгөө нэг санхүүгийн эрхчлэн мөлөг илэрдэж шүү дээ. Эсвэл амар баян одоо баян хүн гэлдэгдэж шүү дээ. Гэтэ та тэрийг өгөж боддог бай. Баян хүн гэдэг нь тий амар хөнгөтэй хүн үү? Ямар баян хүн гэж юу ямар хүн гэдэг нь өөрийн гэсэн хөрөнгөтэй. Гэтэ яг хуу гадна байдлаасаа тэр мөнгөө нөгөө нэг амар тийм их одоо үнэтэй юм авж байгаа хүн биш. Зүгээр өөрийн гэсэн хөрөнгөтэй хүний хэлдэг баг гэж бодчихно. Миний бодлоор хоёр юу гэж бодсон мөнгөтэй. Мөнгө нь дансанд мөнгөтэй хүн баян нөгөө нэг миний хувьд болохоор өөрийнхөө хүч хөдөлмөрөөр одоо хөрөнгөө босгосон хүн баян хүн байх. Бүгдээрээ зөв шүү дээ ер нь л. Гэхдээ нөгөө яг санхүүгийн эрхчлөөнд төрсэн жинхэнэ баян хүн бол одоо хүссэн сонголтоо хийх эрх чөлөөг
чөлөөтэй байдаг тэр хүн бол хамгийн байна штэ. Амар их мөнгөтэй ирнэ, ажилласаа гарыг амрын ихээр тэгж чадахгүй ч юм уу те. Эсвэл ингээ айгүйх нөгөө мөнгөтэй хөрөнгөтэй ирнэ, эрүүл мэнд нь байхгүй болсон бол тэр нөгөө гоё аял зугаалах те. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрөөх, эсвэл гоё өсөө хобби мобигаа хийх гээд ямар ч сонголт хийх гэхээр тэр нь боломжгүй байх юм бол тэр баян биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө санхүүгийн сахилгаваттай байна гэдэг маань бидний ирээдүйд одоо энэ сонголт хийх тийм эрх чөлөөгөө авах гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ойлгогдож байна уу? Ойлгогдсон. Санийхтэй нөгөө нэг баян хүн гэсэн дээр заавал нөгөө нэг мөнгөтэй хүмүүс бас баян гэж хэлэхгүйгээр нөгөө нэг ад жаргалтай хүмүүс тийм гэр бүл нь ингээд тогтвортой тийм хүмүүсийг бас хэлж болох юм тий. Эрүүл хүн бас баян хүн тий. Бодчихлоо. Ухаантай бодож байгаа. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө нэг баян мөнгөтэй гэдэг чинь бас нөгөө нэг өөрөө хүн ингээд бид нар ингээл хөрөнгө оруулалт санхүү гэхээр дандаа нэг мөнгө одоод идэв шүү дээ. Дандаа бас мөнгө биш байхгүй юу? Бид нар ингээд ялангуяа ингээд та нар насны охтод болохоор өөрөө өөртөө асар их хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Хичээл сурж байгаа, найз нөхөдтэй болж байгаа, хүмүүстэй яаж харилцах уу? Эсвэл одоо ингээд бид нөгөө ном уншаал, эсвэл ингээд хичээлээр ингээд зөндөө юмнуудыг сурж байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө таад өөрөө өөртөө оруулж авах хөрөнгө байхгүй. Тэрийг заавал ингээд мөнгөөр хэмжих байхгүй. Тэр хөрөнгө оруулалт чинь ингээд хуримтлагтаа л ингээл яваад том болох тусам чи улам том болсоор агаад ирээдүйн одоо санхүүгийн хувьд чинь амьдралын хувьд чинь одоо өөр өгөөж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг бас хөрөнгө оруулалт гэж хална. Харин хэл сурах байж болно. Гой найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ яаж харьцаж сурах ч гэдэг юм уу те. Эсвэл шинэ юм одоо видео эдит хийдэг юм сурдаг ч юм уу, рил хийдэг юм сурдаг ч юм уу. Эдгээр ч бүгдээрээ өөрөө хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгэхээр энийг заавал нэг мөнгөтэй сургалтын төвд сурах байхгүй. Одоо тайлбарчвал хаанаас сурж байгаа шүү дээ. Ингээл бөөндөө тараач юм уу яг хичээл орохоос өмнө ингээд найзууд тэдэн 100 байна уу 1000 байна уу гэж асуугаад байдаг байхгүй. Тэнгүүт яг ингээд нэг хаяа өгөхгүй л тэгэл нэг хаяа өгмөөргүй юм шиг байгаа. Өгмөөргүй би өөрөө бас юм аавь штэ гэл. Тэгэл яг яах вэ? Яг яах хэвтэй. Тэг яг найз нь үнэхээр амар хэрэгцээтэй байгаад тэгээд чи ганцхан туслах боломжтой байх юм бол нөгөө хэрэгцээтэй үед найздаа туслах чи амар чухал шүү дээ тий. Тэгэхгүй тэр хүн амар амин чухал хэрэгцээтэй биш хэрнээ чамаа мөнгөтэй юм чинь эсвэл энэ найзаасаа тэдэнд өөрөг авчаад тэг мартчтай юм чинь гэдэг юм бол жоохон одоо сайн найз биш болчихно гэсэн үг. Тэг нөгөө талд нь болохоор чиний нөгөө мөнгө санхүү чинь бас нөгөө цаанаас цэцэг шиг урахгүй бас хязгаартай юм чинь тэгээд нөө хуримтлал үүсэх хүмүүсэх те тэрэнд чинь бас жоохон муугаар нөлөөлнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр бодож байгаа л шийдвэрээ гаргах нь те. Өсвөр насны хүмүүс одоо манай үеийнхэн амар их жижиг юм бизнес хийдэг болсон шүү дээ. Тэнгүүт бид нар ингээ одооноос бизнес хийх нь ер нь ирээдүйд ямар ач холбогдолтой байх юм бол ер нь одоо хийгээд одоо ингээл шаналдаг хүмүүс ч байгаа. Тэгээд ашиг нь олж чаддаг ч хүүхдүүд байгаах. Энэ дээр та зөвлөөч. Таас ингээд өсвөр наснда ер нь жижигхэн бизнес эхэлж байсан уу гэдэг асуултыг тавь. Үзмнээ шүүс хүмүүс энэ төр зараа хийж лээсэн. Тэгээд мэдгүй эрт бол юм бизнес эхлэх бол би зүгээр гэж бодож байна. Яагаад гэх юм бол угаасаа ингээд нөгөө нэг тайд сая энийг нөгөө профитэ хийгээ зарнаг энэ бас бизнес болж болно шүү дээ. Тэнгүүт яг энэнийг одоо хийж байгаа, зарж байгаа, мөнгө авч байгаа гэд нөгөө нэг юм шат амжилга болгоноос нь айгүй олон юм сурах байхгүй юу. Зарим хүмүүс энийг амт нь хангалттай биш байх гэж болно. Амар гоё гэж бодож байсан чинь таалагдахгүй ингээ ууралж болно те. Тэгээ ямар хөө байдлаар тэр хүмүүст одоо зарах юм бол илүү олон хүн авах уу тэргээд энэний ард нөгөө түрүүний миний хэлээдсэн өөрөө өөртөө хөрөнгө оруулж хөрөнгө оруулалт болчих واخхой. Заавал жинхнээсээ энийг одоо зараад амар их мөнгөтэй болох нь чухал биш. Гэхдээ ийм одоо нэг оролдлого хийж байгаагаараа зөндөө олон юм сурч авч байгаа. Магадгүй том болоод ийм биш одоо өөр одоо бизнес хийлээ гэж бодоход би жоохон бахтай тиймээгээд тийм сурч ирсэн. Энэ дээр нь анхаарах хэрэгтэй ингээд тийм туршлагатай болох байхгүй. Тэр нь л хамгийн чухал байх та. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat Brand. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Cotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinova Brand. Одоо нэг тоглоом тоглох. Тэгээ мөнгө
зарлаг, орлого гэх мэт зүйлстэй ингээд холбоотой өөрсдийнхөө тухай фактууд хэлнэ. Тэрийг ингээд бид нэр үнэн үү худлаа гэдгийг тааж олно гэсэн. За би нэг өдөрт 200,000 чадна. Би чадна. Чадна. Одоо би тайлбарыг яваа. Манай дүү нөгөө бүжгэлдэг байхгүй юу? Тэгээ энэ тийм ингээд бүжиглээд Манай олоод идэв юм шиг үлээ. би алт юм аа. болж байна шүү дээ. За. Би 500,000 үр чадна. Нэг өдөрт. Үнэн зөө үстэй. Хоёр үнэн болчихсон уу? За би яриач тэгээ. Нэгin заавал худлаах хэрэгтэй юм уу? 500. А тэгээ худлаа юм уу? Худлаа. Худлаа гинэ. Арай Би гадаад руу тэмцээнд орох гэж 30 саяыг хэрэгэлсэн. саяхан дэлхийн мэсрэг явсан шүү дээ. Их зард гарсан шүү дээ. Өсвөрийн дэлхийн мэс рүү Хүн шүү дээ гинэ тий. За. Дараагийн асуулт. Би ингээд нэг өдөрт ямар ч мөнгө хэрэглэхгүй байж чадна. Чадвал чадхаар хүндээ. Үнэн штэ. Ингэчээ. Чи яаж ижил автобусны цугах гал мөнгө өрнө штэ. Гэхдээ бас алхаж болно штэ. Энэ жоохон ойрхон байт юм аа. Найз нь алахгүй л үгүй. За. Би мөнгө олох гэж bubble tea зардаг. Яар иргэнтэй ч вэ те. Ямар Бэж олно штэ нэг сал Тийм болно шүү дээ. Нэг эзэн захирлан жоох ч. За энэ болохоор үнэн нөгөө cheers гэдэг bubble tea газрыг ажилладаг. Гоё гэх юм уу? За нөгөөх нь болохоор намайг дөнгөж төрөхөд хадгаламжийн данстай байсан. Чи дооны хэлээгүй. За. За хадгаламжийн данстай байсан. Бэс юм уу? Байсан байхад аав ээж нь дөнгөж төрөнгөт нь ингээд нөгөө данс нэгээд тэгээд би бүр том болчоо хаан банкн дээр очсон чинь аав ээж чинь чамайг төрөхөд нөгөө нэг нээсэн данс байна гэдгсэн баггүй. Тэгэхээр нөгөө аав ээж нь бас нөгөө хүүхдийнхаа санхүүгийн юундас их нөгөө өргөнөлөөтэй байд тий. Игчин болохоор ер нь мөнгө гэж бодохоор чамд юу бодогддог вэ? Чи өөрийнхөө одоо нөгөө мөнгийг яаж зарцуулж, яаж удирддаг юм шиг санагддаг вэ? Ингэдэг одоо мөнгө гэхээр хамгийн түрүүнд надад зүгээр цаас бодогддог. Одоо ер нь миний бодлоор тийм болсон юм шиг санагддаг байхгүй нөгөө мөнгөний үнцэн гэж байгаа бэлцэм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгээд яаж зарцуулдаг вэ гэх юм бол одоо ээжээс ч юм уу эсвэл нөгөө хүүхдийн зүй орохоор ч юм уу ингээд хоримтлагдсан мөнгнүүдийг ер нь ингээд одоо үрхгүй хичээгээд албаар карт марта гэртээ орхиж явдаг ч юм уу нэг тиймэрхүү 100,000 чи 80,000 болчихвол яах юм? 80,000 болчихвол тэгэл үрчих юм уу? ойлголтол нь л өгнө. Яг ийм нөгөө тэгшээр нь байлгаж иж надад ийм гоё санагддаг гэдэг юм. Тэгэхээр нөгөө нэг чи ингээд өөрийн гэсэн нэг тийм нөхцлөө тавьсан байж тээ мөнгө хадгалахын тулд 100,000 ч юм уу 50,000 ч юм уу тэгш авах хэрэгтэй гэдэг. Тэгээ тийм биш болохоор үрээд нь шүү дээ. Тэгэхээр бас яг тэр тохиолдолд чи нөгөө нэг өөрөө өөртөө нэг юм дүрм тохирчод байгаа байхгүй юу? Тэгээд тэр дүрмд биелэхгүй болохоор хадгалахгүйгээд тэгэхээр нөгөө нэг бас хязгаарлалчна гэсэн үг. Одоо 30,000 ч байсан хэд ч байсан хадгалж болно шүү дээ. Тэгэхээр чи дүрмөө жоохон өөрчилжүүл зүгээр. Заавал 100,000 төр байхгүй. За бүр бутархай биш ингээд 10,000 таар байх юм бол би хадгалж болно ч гэдэг юм тий 10,000 20,000 тий 5,000 байсан ч хадгалж болно гэд тэгэх юм бол бас хуримтлал үсгээд айтайхан болж иж магадгүй гэж бодож байна. Жохон байгаад ингээд нөгөө одоо картнаас илүү ингээд бэлэн мөнгө ашигладаг байсан шүү дээ. Тэр үед ингээд манай ээж орой алга орж ирчихэд ингээд надад ийм залгаа мөнгнүүд өгдөг гэсэн байхгүй ингээд 1000 төгрөг 500 төгрөг ингээд 100 төгрөг 10 20 төгрөг гээд тэгээ би тэрийг ингээд манай ээж ингээд нүүрний ком аваад тэгээ тэрний ийм том ийм цаасан утад ирдэг байсан байхгүй юу. Би цаасан утан дотор нь ингээд 10 төгрөг 20 төгрөг идрээр ингээд хийгээл идэг байсан. Тэгээд одоо сүултээ тэр мөнгөө ингээд
эсвэл ээжтэй ингээд хамт янзлаад гэтээ жоохон лсэн л та. Тэгэл ингээд 12 дээр нь ялгаад тэгээд банкнд авчиж өгөөд зөндөө их мөнгө болсон. Тэгээд зөндөө их мөнгө болоод тэр гэтээ жоохон бүтлгүүд өгтэй. Тэгээд ингээд ийм бүхэл мөнгө болгоод одоо ингээд 12-туудыг ингээд нийлүүлээд одоо ингээд 20,000 болгоцох ч юм уу 10,000 болгоцох ч юм уу тэгэж аваад ингээд төрөвчөндөө би 3 сая төгрөгтэй болчихсон. Тэр үедээ амар тийм байсан биш. Тэгээд ингээд автобусанд ээжтэй явж байгаа төрөвчөө би ингээд ээжид өгөхгүй би ингээд өөрөө л барьж явна. Энд чинь ингээд миний л мөнгө хин нэгч хүрэхгүй гэл тэгэл автобусанд барьж явж байгаад автобус нэг өөр автобустай мөргөлдөөд тэгээ би өхрөөд ухаалтаад тэгээд имлидээр сэрсэн байхгүй юу? Тэгээ миний төрөвч байхгүй болсон уу? Тэгээд байхгүй. Яг кино шиг юм болсон биш үү? Би тэр кино үзээд байгаа. Тэрнээс хойш нэг мөнгө бас яг цуглуулахаа болцоо. Одоо бол дандаа дансандаа л яг ингэж хийгээлээд. Амар гой сонирхолтой төг биш үү? Амар мөнгө цуглуулж чаад унаад хайчдаг. 3 сая төгрөг. Тийм 3 сая Тэгээд байхгүй олдоогүй шүү дээ. Тэгээд би уйлаад 2-3 өдөр уйлаад тэгээд чи тэндээс юу сурсан? Тэгээд тэндээс би мөнгө бэлнээр нь авч өгөхгүй байна гэж. Тийм. Тэгэхээр чи ийм нөө түүхнүүд чинь дандаа гоё юм сургадаг байгааз тийм. Тухайн үед ингээ алдсан юм шиг мөртлөө амар азгүй юм тохиолдсон юм шиг мөртлөө дараа нь ботхоор л чи дахиж тийм алдаа гарахааргүй юм сурцсан байгаа байхгүй тийм. Тэрнээс хойш одоо ингээд бэлэн мөнгө харахаар ингээд тэр явдал бодогдод. Данс руу ичиж болоогүй юм. Ингэж явж болохгүй дээ гэж. Тийм. Би бүр ингээд карта хайчихгүй гэж яагаад карта авч явдаг. Энэ хүн бүр үнэхээр хаширч дээ. хэдэн настайсэн? Тэр үү хэдтэйсэн бэл юутэйж нэг 5 настай л байсан баг. Дөнгөж сургуульд л орох 5 наснасаа. Тэгээ би яг сандгаар би ийм нэг юм нөгөө жоохон байхад ингээд бидний хувцс ингээд бүх юм ийм адилхан байдаг гэсэн чинь ингээд болтоо ингээд цүнх малгай палажныхаа ингээд материал бүгд ийм адилхан ийм жигэд ийм шотой мото байдаг гэсэн юм. Тэгээ би нэг ийм урт ийм ягаан хүртэгтэй тэгээ ийм ягаан малгай улгай оролттой байснаа сандаг. Гээд амар өнгөрч байснаа сандаг. Тэгэл айгүй тод үлдсэн байна л да тий. Юу мөн энэ тэр яам яга юм Ингээл та их тиймэрхүү юм болж ирсэн үү? Эсвэл хүмүүст холбоотой амар тийм. Би гахаанд ингээ мөнгөө цуглуулж ирсэн 400,000 болоод тэгээд цагаан сарын мөнгөтэй нэлээ 500 болоод тэгээд өөртөө нэг ор авчихсан л надад амар ашигтай санаг. Одоо тэр орнд байгаа юу? Бага. Тэр чинь тэгээ хөрөнгө оруулалт болсон биз дээ. Чамаа амар олон хоног тухтай унтуулад тий. Тэгэхгүй үрцэн бол тэгээ орч байхгүй үстэй. Идсэн ба. Би болохоор тэгж амар нөгөө нэг удаан хуримтлуулаад ээж чаддгүй. Зөв одоо ингээл ямар нэгэн ингээд өөрийн гэсэн хуримтлалын мөнгө одоо дөнгөж үүслэе гэж бодно шүү дээ. Дөнгөж за энэ алга болохоос өмнө гяс тийм хэрэгтэй юм аваадахыг гээд ер нь тэгдэг байхгүй. Тэгээд чи тэр мөнгө байх юм бол алга болчихно гэд айгаад байна те. Ер нь нэг тиймэрхүү тийм болохоор эрсдлээ тооцоод ер нь гяс авчи ингэчээ гэж боддог. Ер нь энэ муу зан чанартай орох уу эсвэл яа гэм бол яг нөгөө муу сайн гэж байхгүй угаасаа ингээд нөгөө том хүн ч нөө хүүхэд ч яг тийм бодол төрдөг байхгүй юу ингээд гинт одоо тий бодоогүй юм эрсэл гарч ирээ алга болчихвол яах вэ тэрнээс өмнө байгаа дээр нь тэгчээ гэдэг бодол төрдөг тэгэл тэр нь яг нэг буруу гэсэн үг биш а гэхдээ тийм юм жигнэсээ тохиолдохгүй байхаа тий тохиолдох магадлал багтаа байхад тэрнээс ингээд хит эрт айгаад үйлс хийх юм бол жоохон нөө сэтгэл хөдлөлтөө ч юм уу айдас дээрээ үндслээд одоо буруу шийдвэр гаргачих чаасан. Тэрийгээ л анзаарна л гэсэн үг. Тэгээ гайгүй юм байна. Таадаг нөгөө ер нь хадгаламж байгаа юу? Бага. Ер нь ингээд нөгөө нэг гэртээ хадгалж болж чинь те сейфэндээ ч юм уу эсвэл дэрнийхэн доор ч юм уу хувцсны шүүгэнэ ч юм уу хадгалах зөндөө газар байгаа штэ. Эсвэл банкнд аваачид өгчтэй штэ хадгалах гэдэг. Энэ хоёрын ялгаанд таад юу гэж бодож байна? Яг нөгөө бэлнээр хадгалвал жоохон эрсдэлтэй л ахалтай. Тусгаах үү дээ. Тийм эрсдэл байгаа тий. Тийм банк болохоор яг гэрээг бодвол арай нөгөө нэг найдвартай тий. Өөр ямар ялгаа яаж болох вэ? Би бас нөгөө нэгдүгээр ингээд орохоос өмнө ингээ гахаандаас мөнгө хадгалдаг байсан юм аа. Яг хичээл харахад ардад хэрэгтэй болоод тэгээ тэр мөнгө нь алга болчихсон байсан.
Хоолгоорсон. Тийм үү? Байхгүй. Тэгээ хаанаас Би яг уг нь хичээлдээ орох гээд яг гахаагаа ингээл гаргасан чинь байхгүй болсон. Хүний юм чанартай гахаанууд идэг штэ нэг юм тоо нэг ингээ хагалдаг. Манай дүүгийнх болохоор юм тоглоомын жижигхэн гахаас аахгүй юу? Жижигхэн ч ингээ баг эвдлээд ингээ авах боломжтой. Тэгээд тэрэндээ хөөрхий хадгалаад исэн чинь тэгээд холгоор Заах байсан шүү дээ. Мишель авцсан ч юм билүү. Гэртээ хадгалах юм бол алга болчих эрсдэлтэй юм байна те. Бас алга болж исэн юм байна те. тийм алга болж исэн. Тийм. Банкнд бол алга болох болоо. Алга болно. Болох Яаж алга болох вэ? эрсдэл бол Одоо жишээ нь тэр банк дампуурдаг ч юм уу эсвэл тэр банк нь одоо нэг юм дотор нь юм асуудал гарах ч юм уу нэг зүгээр нэг хүн ингээд хакердад нэвтрэх ч юм уу тийм боломж явах юм бол тэгээ тэр банк чинь тэр зэгтээ ингээд шүү дээ. Би тэгэж бодоод банкнд ингээд юм хадгалчихдаг. Гэрт нь худалдаагаа орох магадлал байгаа шүү дээ. Эсвэл гэрт нь байгаа хүн мөнгө хэрэгтэй болоод гахааг нь авах те. Эсвэл банк бүр ингээд дампуураад алга болох аль нь илүү их тохиолдож болох вэ? Банкных. хулгай юм болоо. Тийм. Манай гэртээ жисвэр Яг хөө ингээ гэртээ бэлнээр хадгалвал нөгөө нэг гоё ингээд нүдэнд харагдаж байгаа нь гоё юм те ингээд би юм хөрөнгөтэй шүү гэд ингээ харагдаж байгаа. Нөгөө банкнд гэхэр ингээд нэг л их тоогаад идэг тэгэл. Яг хөө харагдаж байгаа байдлаасаа бол гэрт хадгалах нь гоё. Тэгэхээр банк ч угаасаа нөгөө нэг юм улсаас зөндөө их нөө зохицуултай тэгж болно ингэж болохгүй гэдэг ингээд хүмүүсийн мөнгийг өмнөөс нь хамгаалахад улс тусалдаг байхгүй. Тэгэхээр гэртээ мөнгө хадгалснаас банкнд мөнгө хадгалсан нь илүү найдвартай. Тэгээд банкнд мөнгө хадгалахаар хүү өгдөө шүү дээ тий. 100 мянган төгрөг байх юм бол тэн дээр чинь 100-ыг чинь 105 мянган төгрөг болоо ч юм уу тий 102 мянган төгрөг болоод маа 2 мянган төгрөг өгж байгаа шүү дээ. Гэртээ байгаа мөнгө чинь болохоор дахь байдгаар арвчих бэжлэн тий. Заримдаа яг хин нэгэнд нь эрэхтэй болоо эсвэл гахааныхаа нэгэндээс ч юм уу алга болчих магадгүй. Тэрнээс бол нэмэгддэггүй тий. Тэгэхээр нөө банкнд хадгаламж хийгээд чинь ингээд сар болгон 100 мянган жоохон нэмэгдээд 102 мянга боллоо гэж бодсон шүү дээ. Тэрний дараа жил 102 мянган дахиад жоохон нэмэгдээд анхны 100-аас 102 мянган тэр 2 мянган дахиад нэмэгдэж байгаа байхгүй. Тэгээд дараад нь 100 одоо 5 мянга боллоо тий. Тэгвэл 105 мянган нэмэгдээ явдаг байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө нэг эрт аль болох эрт хадгаламж хийх тусмаа тэр мөнгө нь удаан байх тусмаа их нөгөө үржээд болмордог. Энийг тэгээд тэрүүгээрээ энэ нь болохоор хүүтэй хадгаламж гэж нэрлэгддэг байгаа шүү. Зарим итгүй байгаа хүүхдүүдээс байж магадгүй гэж бодоо. Тийм. Зарим хадгаламж, ер нь ихэнх хадгаламжууд ер нь хүүтэй. Зүгээр бид нарын нөгөө банкны данс үүдэн шүү дээ ингээ мөнгөө хийчдэг. Тэд нар нь болохоор хадгаламжийн данс биш нь болохоор зүгээр л мөнгөө л байрлуулж байгаа данс гэсэн үг тий. Зүгээр бэлнэр 100 мянга байх уу тэрийгээ дансандаа хийх юм байна. За бидний урилгыг хүлээн авч ирсэн гэгчтэй маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэг өндөрлөхөд төхөж байна. Тэгээд бэлгийн өгье. Оо бэлгтэй мó. Бэлгтэй. Маш гой бэлгүүд байгаа. Сэтгэл хөдлөлтөөр явдаг байгаа. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тэрнава брэнд нь 2-оос 35 насны эрэгтэй эмэгтэй бүх төрлийн бэлэн хувцсыг Итали улсаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Codex-ийн маань гарын бэлэг байгаа. Тэгээд өгч байна. Баярлалаа. Ямар гоё бэлэг вэ? Codex White Super Absorb нь одоо маш сайн шингээгчтэй тул өдрийн турш ингээд бид нэр тухтай байж болох нэ. Болохгүй. За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Splati маань гарын бэлэг байгаа. Splati маань ам зайлагч болохоор бид хэд одоо хүнд хоол идсэн үед одоо шүдний сайзгүй явж явах үедээ хэрэглэхэд маш тохиромжтой байгаа. Баярлалаа. Дуусаагүй байгаа? Оо тийм үү. Тийм олон бэлгтэй мó. Мөн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийг Монгол сүгээр ундаалсан Сүү Хувьцаат компани маань гарын бэлэг байгаа. За баярлалаа. Зөндөө бэлгтэй болчихлоо. Би болчихчих. За ингээд та үзэгч хүүхдүүдтэй гоё ингээд нэвтрүүлгээ дуусгаад одоо ингээд бид нэр ирээдүйд өсвөр насны хүүхдүүд ирээдүйд өөртөө хөрөнгө оруулалт хийгээд одоо мөнгө хэрхэн зөв хуримтлуулах талаар юм 3 дадал зуршлыг гоё хэлээд өгөөч. За сайн охтой нэвтрүүлгийг үзэж байгаа охтуудаа илүү сахилгааттай хуримтлал үүсэх зөвлөгөө гэх юм бол юун түрүүнд түрүүний хэлсэн яг зорилготой хадгаламж хийх юм бол илүү утга учиртай.
яг ямар зорилгоор хизээ хэдэн төгрөг хуримтлуулмаар байгаагаа шийдчих юм бол илүү төхөмтэй болдог. Хоёрт нь юм бол бид нар нөгөө нэг хуримтлал үүсгэхээр нөгөө талд нь ингээд мөнгөө зарлагдаад байгаа шүү дээ. Тэгээд заримдаа бид нар TikTok харна, Reel, Instagram харна, тэн дээр байгаа юмнууд гоё харагддаг. Гэтэ ихэвчлэн тэнд бол нөгөө пост хийж байгаа хүмүүс бол хамгийн гоё зүйлээ харуулж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө байнга байгаа байдлаа тэр хамгийн хүний одоо гоё зүйлтэй харьцуулаад тэгээд юм сэтгэл хөдлөлтөөр үнэлсэн худалдаа авалт хийх ч юм уу те тэрнээс айлуулах зайлс хийгээд эсвэл жоохон бодцоо те энэ үнэхээр надад хэрэгтэй лөө эсвэл би энийг хараад авмаар байгаа лөө эсвэл манай найзууд юм байгаа болохоор авмаар байгаа лөө гэдгээ бодцоо шийдвэр гаргах юм бол их зүгээр. Тэгээ гуравт нь болохоор тэр нөгөө түрүүнд бид гурав ярьсан хадгаламж гээд гэртээ мөнгө хадгалах нь бас тийм хамгийн зөв арга биш. Заримдаа алга болчдөг гэж байна. Тийм болохоор банкнд хадгалаад тэгээ тэр нь хүүтэй байх юм бол ингээд сар болгон те жил болгон нэмэгцээр хагаад магадгүй бүр том болсон хойно илүү их орлоготой болсон үедээ аль хэдийн тийм нөгөө мөнгө хадгалдаг тийм зуршилтай дадалтай болчих юм бол одоо их сайн юм болно. Тэгээд октодод ийм 3 зөвлөгөө өгмөр байна. Тэгээд бүгдээр амжилт. Өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Октодоо санхүүгийн сахилгатайгаарэ. Баярлалаа.